сайн байцгаана уу ингээд та бүхэндээ дэлхийгээр аялагч группийн гишүүдтэй өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд амлсан ёсоор дэлхийгээр аялагч групп маань пүрэв гар болгоны 17 цагаас та бүхэнтэйгээ 30 минутын лайв аялын талаар лайв хийж гэж админ багийн бит хоёр тохиролцсон. Тэгээд энэ бүрээндээ хоёр дахь лайв маань одоогоор эхэлж байна. Тэгээд өнгөрсөн анхны лайф маань бас жоохон техникийн саатал гараад жоохон саацсныг стосууд бас дажгүй болсон баг гэж бодож байна. Нэлээд олон хандлт авсан байна лээ. Тэгээд хоёр дахь лайв дээр та бүхэндээ нэгэн сонирхолтой зочныг өрье гэж бид хоёр амласан ёсоор өнөөдөр зочноо өрье гэж бодож байна. Ер нь бол аялахт бол одоо хамгийн чухал зүйл бол аялсан газараа аялсан дурсамжаа сайхан гэрэл зурганд буулгах, за бичлэг хийх гэх мэтлэн зүйлүүд бол хамгийн чухал зүйл байдаг. Эргээд энэ маань бидний амьдралын хамгийн дурсамжтай юм сайхан үеуд байдаг гэж хувьдаа боддог. Тийм ч утгаараа өнөөдрийнхээ лайваар та бүхэндээ гэрэл зургийн талаар одоо мэргэжлийн хүний үгийг бас сонсъё гэж бодсон. Ингээд манай группийн бас гишүүн баярыгаа өнөөдөр одоо ирсэн байгаа. Тэгээд үлдсэн ирсэнд баярлалаа. Баяр маань дэлхийгээр аялагч манай группэд Баяр Балган Цэрэн гэсэн нэрээр байгаа. Тэгээд бас ийш дэшээ явах одоо өөрийнхөө зургийг бол бас манай групп дээр идэвхтэй тавьдаг. Зарим нэг нь бас манай баярыг хараад таньж байгаа хаа гэж бодож байна. За ингээд баярамаас дөнгөж сая бас гадагшаа яваад ирсэн байгаа. Тэгээд ярилцлага ерөнхийдөө хаашаа яваад ирв, ямар зорилгоор яваад ирв гэдгээр ихлүү зүгээр бодож байна. Тийм би ирээд нэг 2 хонцтой аялын зорилго маань Канада улсын Оттавад нийслэлд миний хувийн гэрэл зургийн Монгол арын тухай үзэсгэлэнт Монгол арын гэсэн тийм үзэсгэлэн гэрэл зургийн үзэсгэлэн гарсан. Тэр үзэсгэлэн маань 3 сарын 5-нд нэгдээд тэгээд 14 хоног Канадын Оттава хотын нэг том үзэсгэлэнгийн танхимд нэгдэж байж байгаа. Тэгээд сая дууссан. Тэгээд нэг Канад гарсных тэгээд Канадын том хотуудаар нь үндсэн одоо Монреал, Торонто, Quebec, Calgary, Edmonton гэсэн хотуудаар нь яваад аялаад тэгээд хотуудын байгаль орчныхын зураг бас тэгээд хотуудын зургуудыг аваад ингээд ирсэн. Тэгээд тэр дундуур нь завсраар бас Америкаар яваад Америк байгалийн цэцлэнт газруудаар бас ганц нэшнл паркуудаар нь зураг авч чаддаг. Байгалийн гэж хэлдэг нь баяраа ерөнхийдөө бол байгалийн зураг. Тийм байгалийн төлхөө авдаг, байгалийн гэрэл зураг төлхөө авдаг. Тэгээд сүүлдээ аялын гэрэл зураг гэдэг юм руу бас жоохон аялдаг учраас тэрдэг бас төлхөө авч. Ер нь бол аялын гэрэл зураг гэдэг тусдаа жанр бол бий болж байгаа. Ер нь бол аялын гэрэл зурагс томоохон бүр тусгай салбар болсон байдаг. Одоо хормын гэрэл зураг гэж байдаг, спортын гэрэл зураг гэж байдаг. Байгалийн гэрэл зураг гэж аялын гэрэл зураг гэж бас тусдаа юм байгаа байхгүй. Ер нь гэрэл зураг хэмээх нь гайхамшигтай зүйл рүү эзэнээс татагтаа орсон байна. Гэрэл зургийг би яваад 10 жил болж байна. Тэгээд дижитал аппарат ингэж эхэлж байхад би дижитал аппарат анх одоо гамагийн цацралт хийж байгаа цацаа битэр надад авч игэл тэгэл ихсэн. Тэгээд тэрнээс хойш тэгээд хоббид ч явал өдөрт хүртэл явж байна да. Ер нь ямар төрлийн аппарат төлхөө хэрэглэдэг вэ? Nikon. Яг мэргэжлийн олцуулах цаан тарахад. Тийм Nikon-оор дагнасаар аваад тэгээд Nikon-оор явж ин л одоо. За сая явсан үзэсгэлэн маань амжилттай. Үзэсгэлэн маш их амжилттай болсон. Ялангуяа тэр Канадын тэр гүнд байдаг тэр Канадын ард түмэн бол Монголын талаар мэдээлэл маш муу гэдэг гэдгийг сая энэ дээр мэдэж авсан. Тэгэл хараад өөх Монгол ийм одоо унган төрхтэй байгалийнхаа унган төрхөө хадгалж үлдсэн тийм орон юм биш үү? Хүн ардууд нэг энгийн амьдрт юм биш үү гэсэн тэр талаараа одоо Канадын ард түмэн энгийн устай төстэй санагдсан гэдэг юм уу? Тийм юмнууд сони юмнууд олж нээлэгдээ өөртөө бас тийм. Ер нь бол манай групп маань одоо нийтэд удаагүй байгаа. Тэгээд энэ богино хугацаанд бас манай админ маань маш сайн ажилласан үр дүнд нэлээд Монголын олон гишүүдтэй групп болж хувирсан. Тэгээд ихэд аялал гэдэг бол хүн болгоны өсөн мөрөөддөг сайхан зүйл. Тийм утгаараа манай группийн гишүүдийн тоо өдрөөс өдөрт өсөж байгаа. Одоо тун удахгүй бас бид 300 мянга дахь гишүүний одоо төлөө авах гэж байгаа шиг байна. Тэгээд аялалтай холбоотой гэхээр ер нь бол хүн болгон аялах дуртай. Тэгээд аялалтай явахдаа мэдээж хүн болгон мэргэжлийн зурагчин бол биш, тийм ээ. Миний хувьд бол би бас мэдээж олон жил өөрсдөө аялал нэвтрүүлэг хийсэн, энэ тэнд явдаг дандаа аппарат нэтэр голцлоо миний хувьд бол голцоо видео камер талаас илүү авч явдаг. Тэгэхээр аялал явж байгаа хүн яг зурагчин хүний хувьд яг юуг зөвлөх ёстой вэ? Юунд анхаарах ёстой вэ гэдэг юм уу? Одоо мэдээж хүн болгон аялж байгаа боловч
мэргэжлийн зурагч бол биш. Дээрээс нь аялж байгаа үйл явдлаа видео хайрцаг нь буулгах, эсвэл аялж байгаа гоё газруудынхаа зургийг аваад дараа нь ирээд энэ маань одоо амьдралын бас сайхан дурсамж болж үлдэн шүү дээ. Тийм учраас яг зүгээр энгийн одоо манай удахгүй 300 мянга болох аялагчд маань яг зурагчийн үнийн талаас нь юу гэж зөвлөвөл хамгийн түрүүнд. Би тэгэхээр тэд нар ер нь аялагч бас хүмүүст бол хамгийн түрүүнд камера авч яв. Тэр камерыг битэн магтаараа гэж зөвлөмөр юм. Тэгээд хаашаа явж байгаа тэр явж байгаа орноо хамгийн түрүүнд судлах хэрэгтэй. Google дээр тэр орныхоо гэр зураг хаанаас нь очиж авах уу, ямар газрын зургуудыг гэрэл зургуудаар буулгаж авах уу, тэгвэл өөртөө төгсөн тэр газруудынхаа эхлээд Google дээрээс эхлээд урьдчилаад эхлээд аялах газар хатгалаа жоох мэдээлэл олоод авчих хэрэгтэй. Хамгийн түрүүнд. За хоёрдугаар заавал мэргэжлийн аппарат, мэргэжлийн дуран гэдэг юм ажил. Үнэтэй тийм. Тэгж шаардлага байхгүй тийм. Зүгээр хөнгөн гарт хөнгөн тэгээд алсыг татчихдаг, өргөнөөр авчдаг нэг л дурантай. Ингээл болоо. Тэгэл батарей бол 2 цапаас батарейтай байх хангалттай л да. Тэгэл тухайн одоо гадаад буугаад онгоцны нисэх буудлын дээр буугаад тэнд нэг сүвнэрний шоп моп байдаг шүү дээ. Тийм юм руу ороод за тэр тухайн тэр хотдоо ямар гэрэл зураг авч болохоор нэг тэр нэг ил цагтууд байдаг байхгүй юу? Хамгийн пост карт тэр ил цагтууд нь очиж хараад энэ талаас нь ийм үнцгээс ингэж авах юм ингээд артыг харахлаа чинь энэ тийм газар гээд хаяг нь байж байгаа, нэр нь байж байгаа. Тэрийг уншаад тэгээд ер нь хэд хэдэг газруудаар бараг тэр пост картаа бариад энэ уншиж байгаа тийм газрууд таксид тэгээд заагаад тэгээд газар дээр очиж. Тэгэхээр зургийг авахтаа өглөө оройн наран дээр нар ингээд доошоо буусан үед авал зураг хамгийн сайхан гардаг байхгүй. Тэр өдөр аваад тахлах сайн болдгоо. Тэгэхээр өдөр заавал тэгж өдөр тэгээд хуцаа болохгүй гэж болно шүү дээ. Тэгэх юм бол бас өөр эвтэйх гэрээс өдөр харж агаад ингээд авах хэрэгтэй. Болж игэл өглөө оройнхаа нар доошоо буусан үед авах хэрэгтэй гэдгийг зөвлөмөр юм л дээ. Гэтэ ерөнхийдөө одоо бол нэг гар утсыг хөгжчихлээ тийм үү? Тэгээд зүгээр энтэнд ингээд аялал жуулчлал хийгээд явж байхад харж байхад бол голцол хүмүүс маань гар утсаар л зураг авч байгаа харагддаг л да. Тэгэхээр тэр зөвөө буруу юм. Эсвэл заавал одоо нэг тийм профешнл камер биш байлаа гэхэд нэг бас нэг арай гар утаснаас дээр камертай явах хэрэгтэй юм. Semi professional. Тийм half professional гэх юм тийм. Сүүлийн гар утас хөгжөөд мегапикселд нэг өндөр болсон. Энэ бол мэдээж ирээдүйн гар утсан ирээдүйд ер нь гар утсаараа ямарваа нэгэн нөхцөлд одоо орчны идэх эрхлэлтэй бороотой харанхуй тэг бүдэг нөхцөлд гар утсаар бүгдийнхээ зургийг авчих боломж руугаа төхөөд байна гэсэн үг тий. Миний зөвлөж бол гар утас аваа пиксел өндөртөө одоо тэр сүүлийн үед гарсан нэг хиттийн гар утасд бол Carl Zeiss-ийн дураа хийсэн байгаа байхгүй татдаг байдаг. Тэр бол тэгээд асуудал байхгүй авч байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр яг томруулж угаалах энэ жоохон гар усны зургууд жижигхэн сенсортой болгодог учраас тийм жоохон муу сарниждаг. Тэрнээс гар утсаар авах болохгүй юм бол байхгүй. Авч л байх. Аюу зэрэг харин гар утсаар одоо сүүлийн үед нэг яаж авах уу? Ямар өнцгөр яаж дагдаг гэсэн жижигхэн хичээлүүд YouTube дээр гарсан юм. Тэрийг одоо тэгж хэрэгтэй. Гар утсаар авсан кино хүртэл. Тий. Байж шүү дээ. Одоо гар утсаар авч болохгүй юм бас байдаг. Юу гэхээр нарны эсрэг авах гэх юм уу байдаг. Орой бүүдгэр одоо айгүй ISO өндөр шаардлагатай тийм зургуудыг авч чадахгүй, шөнийн зургийг авч чадахгүй, одны зургийг авч чадахгүй байх шийдэ тийм хүмүүс бэлдээ. Тусгай төсөл. Тэр бол зүгээр одоо semi pro хагас мэргэжлийн тийм аппарат хөнгөн тийм аппаратуудыг аваад авчих болно. Өргөнч авдаг аюу алсыг татчихдаг тийм дурамтай тийм аппаратуудаар аваад хийж болно. Тэр зүгээр яг одоо зүгээр бүгдээрээ л мэдээж гар утастай байгаа тийм ээ. Тэгэхээр яг одоо аялж байгаа хүмүүс илүү бас гоё зураг авъя гэж бодож магадгүй. Тэгвэл яг ямар аппаратнаас эхлүүл одоо үн ханшийн хувьд ямар гэдгийг ер нь яг зүгээр ингээд жоохон профешнл тал руу одоо оролтыг гэж бодвол юугаар эхлүүл зүгээр байна. Одоо анхлын зурагчид одоо юу зөвлөвөл? Тий. Одоо 4-5 төрлийн брендинг аппаратууд их нийтлэг болоод байна. Одоо Canon, Nikon, Olympus, Sony гэсэн энэ дөрөв. Шо дахиад Fuji гэдэг нэг нэм хий. Эдгээрээс сонгож байгаа аль болохоор хөнгөн. Тий. Тэгээд одоо энэ бүх аппаратны үзүүлэлт хоорондоо ерөнхийдөө адилхан очиж байгаа. Тий. Одоо манайх Sony-г авахад хөнгөн гарт авч тий аялагч юм их зүгээр юм байна гэж Sony-г авч ирсэн үед тий. Цацаахын Nikon трий барьж мангар хүнд юм байл шүү. Тий хүнд. Canon мэрэгч бас мэрэгчлийн камерч хүнд батарей нэмдэг. Тэр чинь хэцүү шүү. Тэр аялж явж байгаа зөндөө зүгээр явах шүү. Ядар чинь гар нь үүдэн хэцүү. Тийм юм хэрэггүй. Ерөөс би тийм авч явж байгаа. Тэр спортын гэрэл зурагч чинь бол амар том дурамтай. Тэр нь холоос татгах зориулсан. Тий татгаас тэгээд чинь 1 секундэд маш олон кадр авч байгаа. Хөдөлгөөний барьж байгаа байхгүй. Тэгээд гар утас барьж чадахгүй шүү. Тэр тийм нарийн юм авахд бол зүгээр нэг semi pro бол болчих.
Жишээлбэл Алтаа хоёр одоо үүстэй аяллаар явж байхдаа тэр үеийн одоо камер мамирч гэж бас хөгжил дэвших нь одоохыг бол яаж үзэх вэ? Гараагүй шахаж байсан баг тий. Тэгээд нөгөө гой зураг авахын тулд битгий чинь заавал профешнл камертай явах хэрэгтэй. Тэр маань амар авартай том. Тэгээд хил гайлмайл дээр бол удаас их асуудлууд үүсчихсэн л да. Ялангуяа битгий чинь хаана вэ? Мароккод үйлдэлтэй том камераар зураг авахгүй ч гэж байгаа жишээтэй тийм. Сауд Арабид илүү бүр ингээд еврон камер оруулахгүй хөлбөмбөгийн тэмцээж үзэх гэж орлоо битгий. Камер оруулахгүй камера үлдээгээд орж байгаа жишээтэй ч юм уу тийм. Тэр нь бол одоо энэ шиш явж хахад хэл гайл дээр ч юм уу одоо юу гэдгийг камера цүнгэндээ хийх хэрэгтэй байдаг юм уу юм яах хэрэгтэй байдаг юм. Камер зэрэгс асуудал гарч ирсэн нь гарч байгаа. Хэдтийн хэл гайл дээр бол камер дуран нэг нэгээр нь гаргаж тавь шалгуулдаг. Бусад орны хэл гайл дээр бол камерныхаа цүнхийг харуулчих болчдөг л доо. Энэ дотор ийм аппаратууд байгаа дурангууд байгаа тэгээд туслах материалууд байгаа ч хэлээд үзүүлчихдэг. Тэр тусгай зориултын цүнх байдаг, камер хийдэг. Тэрийг л аваад очиж болно л доо. Үүрэгчтэй. Тий. Тэгээд нэг үүрэгч үрээд хажуугаар нэг ингээд нэг багажинд өгдөг цүнх аваад ороход зөвшөөрдөг. Юу юм гэхээр камер. Тэгээд камерыг ачаа гэдэг үзэхгүй тэр бүр жинт нь оруулдаг явчихдаг. Тийм тал. За одоо нөгөө ихэвчлэн бодож нэг гар утсаараа зураг авдаг тий. Жохон профешнл руу одоо half professional руу яваад мэдээж камер аваад явах хэрэгтэй байна. Яг дээрүүд бол одоо Алтаа хоёрын хувьд бол инээдтэй гэдэг нь чинь ерөөсөө дижитал байгууллагын учраас hard mart cheat me бьюж байхгүй дандаа мөн хайлсаар тэр мөн тэр олон орноор нөгөө зардлаа бодоод бодохч нэг гарахтаа л баг 7-8 орноор ингээд шавтардаг байсан байхгүй. Тэр утгаар тэгээд дандаа хайснуудаа тэр нөгөө хайснуудаас хөрхөн томоод тэр нөгөө юм дөрвөлж хайснууд байсан шүү дээ. Тэгээд тэрийг нөгөө би хадгалж явдаг. Тэгээд тэрийг л алдчих юм бол бидний бүхэн будаа авах гээд байдаг. Тэр нь хайшаач явсан зочлуудлаач тэр хаанаач тэр паспортаа ингээд дотроо зүгээл хайснуудаа урдталтаа нэг юм юу игээл сумшиг ингээд хийгээд би тэрийг зүгээд явдаг. Тийм л байлаа л да. Одоо бол их сайхан болчих. Ер нь гэхдээ зургуудаа хаана хуулж хаана хадгалж байгаа нэмэлт хаалттай явах хэрэгтэй байдаг юм уу юм яах вэ? Хугацаанаас болно да. Өөрөө нэг 15 хоногийн аялал ч юм уу 10 хоногийн аялал бол нэг 64-ийн хаарт 2-тай ч юм тэгээ явчих болно л да. SD карт янз бүрийн хангалттай тийм. Зөвхөн нэг сараар энэ удаан олон орноор явах олон зураг дарахаар бол тийм 32-ийн хаартад жижигхэн картууд аваад тэгээд гадуур нь экстернал хард гэж үүдэг шүү дээ 1 терабайт. Хэрэглээгүй хуулаад байж болно л доо. Зөвхөн заавал компьютер авч болцоод аваа гэж болцоог бол ямар ч очтууд хаач утасны компьютер болоод залгаал нэг шийдвүүдээс суулгачих шийдээ. Тэгээ аваач бол. Би бас зөвхөн жижигхэн хард гэсэн үг шүү дээ. Олон зурагчдын баг бахад тэр фото зургийн үсгэлэн гэхээр одоо ингээл сонин энэ фото зураг аваад л үсгэлэн гаргаж ирэх гэж боддог байлаа л да. Тэг үнэхээр бас энэ чинь урлаг юм байлээ. Гэдэг нь сүулт цаах энтертэй найзуулсан нэг дараа нь тэр ойлгож байгаа юм л та. Инх батах энтертэй жишээ тийм. Тэр үеийн одоо анхны зурагчдын нэг болж чинь Германд төгсөж байсан зургаар. Тэгээд яг гой зураг авах тэр моментум байдаг юм уу? Эсвэл ингээд төвчээртэй тэр моментумыг хүлээх хэрэгтэй байдаг юм уу юм. Өөрөөр хэлбэл яг тэр гой зургуудыг яаж авдаг юм бэ? Одоо жишээ манайхан за яг нар жаргаж чинь да энэ үед ч гэдэг юм уу? Эсвэл одоо яг тэр гоё моментыг олох хэрэгтэй юу? Эсвэл өөрөө хайж явах хэрэгтэй юу? Ийм л дээ зурагч нь төрөл төрлөөр өөр өөр. Сургалтын гэрэл зураг гэж байна. Байгалийн гэрэл зураг гэж байна. Хормын гэрэл зураг, спортын гэрэл зураг. Тэр нь зураг гэж надад агшингууд шүү дээ. Ямарваа юм. За байгалийн агшин гэхэр юу байх вэ? Тэгвэл яг нар жаргаж байгаа тэр орчиндөө жаргаж байгаа нааталт нэг тийм амт оруулсан сэлвэт ч хийдэг юм уу? Тэрийг өөр зохион шүү дээ. Одоо байгалийн гэрэл зурагчид би бол тэр уулыг би ийм байдлаас ингэж адмаар байна. Одоо альпийский луга гэж одоо альпийн нурууны нуг гэдэг тийм юм Монголд би олох хэрэгтэй гэж би Алтаа 5 мөнгөөр явсан би олсон. Тэр өөрөө тэрийг бодож зурглаад гихмээр байгалийн гэрэл зурагч очоод авчиад зүгээр хотын зураг авч байгаа юм бол шүнийг яг тэр блүү аварц гэдэг нэг цэнхэр ингээд нар жаргасны дараа 30 минут гэдэг цэнхэр нэг юм туяад тусдаг. Тэр үед нь хотын гэрэл гараад ирсэн үед нь тэрийг авах тэр давтагдчихгүй байх юм шиг зураг байдаг байхгүй. Тэрийг хүмүүс сайн мэддэг байхгүй. Тэр энэ тэрийг мэдэх хэрэгтэй, юм сайн унших хэрэгтэй. Нэг жоохон зураг аваагүй тэрний талаар жоохон мэдээлэл авах хэрэгтэй. Зөвхөн мэдээлэл авахгүй гэвэл яг над руу холбогдоод фэйсбүүкээр бичээд би бас сургалт явуулд юм байгаа. Үгүй хилээд өгч болно, заагаад өгч болно. Сургалт чинь хэзээ хаана явдаг? Одоо сургалт энэ 5 сарын 13-14-нд хар зүрхэн хөрхний уран дээр болох юм. Хагасаа бүцээд л тийм шүү дээ. Тэгээд тэнд бол аппаратны ажиллагаа ер нь яаж зураг авдаг, байгалийн гэрэл зураг ямар солон гарч явах яг бороо орж явах яг нар жаргаж явах яаж явах ер нь яаж авдаг ингээд тэр яаж авдаг гэсэн асуултанд бид хариулна. Шинэ бороо орж явахад бол камера хамаарах хэрэгтэй. Юу линзээр босоогож болохгүй шүү дээ.
Гэвч тийм сургалтуудыг явуулна. Тэгээд энэ 5 сард 2 удаа явуулчих шийдээ. За тэгвэл манай Facebook пэйж дээрс тавиарай. Тийм би зараа тавьсан байгаа. Тийм хүмүүс өнгөрсөн 10 зуун зорж байгаа залуучууд өө тийм үү? За. Тийм хоёр газар руу явж байгаа юм байна. Өөрөө бол одоо жишээлбэл аялье гэж аялах уу эсвэл зураг авъя гэж аялах уу? Мэргэжлийн зурчин хүмүүс одоо ямар болчдөг вэ? Жишээлбэл би бол зураг авъя гэж аялж байгаа одоо тийм болж. Эхлээд би аялдаг байсан. Аялахдаа нэг аппаратаа чирээл явдаг байсан. Болсон болоогоо зураг аваад сүүлдээ нэг жоохон сонирхоод хоббидод ирэхлээр аялын гэрэл зурагч нь юу юм бэ гэдэг уншиж эхлээд онлайн үзэл аялын гэрэл зурагчдын мэргэжлийн том топуудын зургийг авч үзэл энийгээ хэлээд байгаа юм гэдэг тийм ухаарч эхлээд тэрийг дуурайлгаж авч эхлэв. Ингээд явж ийн л та. Би төгс очоогүй ш бас тэгээд сурч л яв. Тий. Аялын гэрэл зураг мос нэрхэлтэй. За одоо энэ мэргэжлийн камерууч мэдээж маш богино хугацаанд маш их шот хийдэг болчихлоо шүү дээ. Тэгээд одоо мэдээж ингээд одоо юу гэдэг чинь аялж илчээд ихтэй бас нэг мемориг хатаа гоё зураг авсан гэдэг жааслаас тавих юм бодъё л та. Тэгэхээр тэр олон зургаас аль нь гоё юм гэдэг яаж тэр одоо өөрийн мэдрэмжээр сонгосон. Өөрийн мэдрэмжээр сонгосон. Өөрийн мэдрэмжээр зураг авч байгаа ш дараа нь ингээд 100 зураг тавьсан байх. Харахад бүгд нь адилхан юм шиг гэхгүй. Бүгдээ харахад нэг тусдээ ш тийм. Энэ их зүгээр болсон юм шиг. Тэгээд тэрэгэн дээр арай нэг талаар нэг онлайн талаас нэг 100 авч 3 авч үйл явдал юу хэлээд нь юу өгүүлээд нь гэсэн бүх юм уншаад тэр зураг уншичаад энийг хадъя гэж хадч болно. Тийм. Тэгэхээр тэр над таалагдсан тэр зургууд өөр хүн таалах биш тийм ээ. Би бол яг юунд зураг аваад өөрийгөө тэгэж чигээд гэдэг. Би өөрөө хөдлөө зураг авч байгаа. Надад таалагдж байгаа миний зураг болчлоо. Тэгээ бус хүн миний адилхан тэр үзэл бодлоор хараад миний адилхан харсаар хараад таалагдж болж байна. Таалагдахгүй ч юм биш. Заавал би хүн таалт өөрөөх зураг авах. Өөрөөр авч байгаа. Өөрөөр кайф аваад ямар гоё юм бэ ч нэр ийм гоё байсан шүү дээ. Илгэж шиг. Тэрийг харахад бол бүгд гайхамшиг төв болсон байна. Манай тэр нэг эргээд хөгжмөөс сонсдогтой адилхан шүү дээ. Тийм шүү дээ. Яг тийм илүү байх байна. Одоо ерөнхийдөө манайхан селфи хийдэг болчих л та тийм. Гадагшаах шиг явж байхдаа бол яг ингээд за манайхан яг байгалийн зургийн дээр аваад нэг сүрхий ингээл гоё юм авахаас илүү өөрсдийнхөө оруулж авах дараа нь одоо нөгөө энэ байсан шүү дээ нотлооч нь дээр нотлоод шүү дээ тийм. Тэр яг өөрийнхөө зураг авах юунд анхаарах хэрэгтэй юм. Одоо ингээд селфи хийгээд авах зүг эсвэл яг at least нэг ядтаа нэг хөл авчаад нэг жоохон зай маягаа ингээд харж иж гоё тавьж иж авах хэрэгтэй юм. Огоо яг ингэж авах гэсэн тийм нарийн зураг байхгүй. Хүн яаж гоё харж чинь хүн яаж гоё таалагдж чинь ингээд өөрөө гараа тавиад авцсан ч хүнээр даруулсан ч ихтэй хүнээр даруулах юм болвол цаатлах нь арын фон гоё фокустай гарах байхгүй. Ингээд авахлаач өөрөө татвараад артлын фон бол фокустай гараа цаана ямар ч гоё байгалийн үзэсгэлэнтэй байж юм гоё хотойгоо тэр харагддаг байхгүй. Тэгэхээр жоо хүнээр авах ч зүгээр л. Одоо энэ гар утаснууд их хөгжөөд нь шүү дээ. Би энэ миний ноутбук би аваад лизингээр авсан юм. Төлбөрийн төлж дуусаагүй сая дахиад 8 дахин гарцал явж юм л да. Би түр юу асуух гэдэг нь яг одоо мэргэжлийн зурагчийн хүний хувьд бол энэ гар утасны энэ камерууд нь маш сайжирсан, пикселүүд нь сайжраад улам мундаг болсноос хойш нөгөө аппаратуудын мэргэжлийн аппаратуудын борлуулалтын дээр жоо нөлөөлж багасж байгаа юм байхгүй. Тэрээс одоо жишээлбэл энгийн камерууд одоо гар утаснаас өмнө аппаратууд байсан шүү дээ. Би зөндөө самгийн харьц гэдэг. Тийм самгийн харьц тийм. Тэд нар бол одоо маш багассан юм. Тэд багассан. Зүгээр хагас мэргэжлийн бол мэргэжлийн камерууд одоо самгийн харьцуудыг барах шаардлагагүй. Хаар болчих юм шаардлагатай. Тэр болчих жоо. Тийм учраас яг жоохон гүнзгийрийн мэргэжлийн зураг сайн зураг нэгтар сайтай зураг авах гэсэн бол тийм том аппарат авахаас өөр арга байхгүй. Энэ бол гэж авч чадахгүй шүү дээ. Та нар зураг авчаад одоо юусэн жишээ одоо жишээ мөслөн гаргая гэхэд мэдээ ингээд тэнд дундаас choice-ийн зургуудаа компьютертэй хурцаад тэр зургийг бас янзлдаг уу? Эсвэл янзлахгүй. Бид нар ч түүхий файл авах шүү дээ. Түүхий файл авах. Тэгж байгаа тэрийг түүхий файл авч тэр чинь боловсруулах хэрэгтэй. Засан янзлах өнгөгийн sharp-ын crop-ийн янз янзын болгож байгаа. Тийм бүр програмууд бол байгаа. Бүр амар итгэхний сургалтыг бас явуулах уу? Явуулж болно тийм. Миний тэр сургалтын дээр бол зураг авалтыг зааж өгöd. Эцэг жоо хоёр таксын төвшнөөсүүд дээр би зураг заслалтыг зааж өгöd. За ерөнхийдөө одоо зургийн талаар болон зүгээр ихэнх нь манайхан мэдээж мэргэжлийн зурагч биш байгаа чинь тэгээд ямар ч байсан зурагчин болох хүсэлтэй маш олон залуучууд өнөөдрөөс бидгийг харах байх гэж бодож байна. Лайв үзэж магадгүй үзэхгүй гэсэн дараа нөхөд үзэх байх гэж бодож байна. Тэгээд урилгыг хүрэлцэн авч үргэлжлүүлсэнд баярлалаа. Цаашлийнх нь уран бүтээлт нь зурганд нь амжилт хүсье. Тэгээд удахгүй бас
гоё сургалт явах гэж байгаа юм байна. Тэгээ болох ч газар маань хүртэл гоё үзэсгэлэн байгальтай гоё газар болох гэж байгаа юм байна. Тэгээ манайхан манай Баярагийн Баяр Балан Цэрэн гэсэн хаяг руу ороод илүү тодорхой мэдээллүүдийг аваад тэгээ зургийнх нь юунд хамрагдаарай гэж хүсэх байна. За ингээд амжилтсаа. За ерөнхийдөө өнөөдрийн дугаар баг ингээд өндөрлөж явах шиг байна. Тэгээд дараагийн 4 өдөр та бүхэндээ бас нэгэн сонирхолтой зочин урихаар админ багийн битгаар бас ярилцж байгаа. Саяхан нэг мундаг бүсгүй жохоо охин одоо уян гэдэг охин маань зүүн хойд Азаар ганцаарчсан одоо моциклтай аялал хийгээд ирсэн гэж би сонссон. Тэгээд ямар ч гэсэн тэр охиныг бас дуудаж уулзаж та бүхэнтэйгээ уулзахыг бодъё. Саяхан одоо миний 100 гаруй орноор явхад хамгийн сонирхолтой нэг улс бол Бутан гэдэг улс байсан. За Бутан улсын талаар бол Алтаа хатвар баг 10 гаруй жилийн өмнө нэвтрүүлэг хийсэн. Тэр маань бас нэгэн хүмүүс төрсэн. Тэгээ саяхан яг бидний тэр жимээр манай Болт Товоо гэдэг бас Facebook дээр идэвхтэй байдаг манай группийн бас гишүүн Болт ах маань бас аялаад ирсэн. Тэгээ Болт ахыгаа бас урьж оролцуулах юм санаатай байгаа. Тэгээ та бүхэн асуух асуултууд байвал бид рүү шидээрээ тэгээд дараагийн 4 өдөр хүртэл уулзлаа. Баяртай. World Wanderer гэдэг нэрээр эпизод орж тарч юм байна.